Сайн байцгаана уу? Smart Pro podcast-ийн тавтаа морил. Манай подкастаар 21-р зууны бизнес болох network маркетингийн салбарт хувийн бизнесээ хэрхэн босгох, цаашлаад про алхамуудыг тодорхойлон чиглүүлэх бөгөөд хамтдаа байгаль орчиндөө ээлтэй, эрүүл жаргалтай гэр бүлийг бүтээж, нэмэлт орлоготой санхүүгийн эрхчлөлтөнд хүрэхэд Smart Pro таныг дасгалжуулах болно. Бизнесийг хөтөж болох энэхүү подкастын шинэхэн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Smart Pro Club-ийн гишүүдээс мэдчилж байна. Өнөөдрийн танхимд содордон миний бие болон цогцолмаа Марлаа хоёр маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За бид нар өнөөдөр амлсан ясаараа бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар ярилцсан. За тэгэхээр миний хувьд болохоор MLM системээр буюу network маркетингаар бизнес эрхлэхээр ингээд шийдчихэд байгаа. Тэгэхээр хоёр мэргэжилтэн хоёр акулаас аюул зөвлөгөө авах шүү дээ. Би юу хийх ёстой, юу эрхлэх ёстой, юу ямар алхам их вэ те? Дараалалаар алхмуудыг хийх ёстой вэ гэдгийг та хоёроос асууя. За акулын жотогоос. За бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд сувдаагч маань асуулаа. Ер нь бол нөгөө энэ системийг сонирхож орж ирж аягүй олон хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүст хэлэхэд бол мэдээж баяр хүргэе, аягүй зөв сонголт. Энд бол алдах зүйл байдаггүй. Үргэлж бусад салбаруудаас илүү дандаа өндөр өгөөжтэй байдаг гэж яриа эхлэх гэж бодож байна. За тэгээд ер нь бол юу хийдэг вэ гэхээр бид ер нь бол яг Amway-с гаргасан яг нэг юм хөгжлийн үе шатууд байдаг. За энэ хөгжлийн үе шатуудыг юу гэдэг вэ гэхээр за нэгдүгээрт та 0.6% гэж за нөгөө хувиа сайн мэдгүй хүмүүст ойлгомжгүй байж магадгүй. Эхний алхам бол та хэрэглэгчтэй ажилтдаг үе гэж хэлэх үздэг. За хэрэглэгчтэй ажилтдаг үе. Дараа нь бол таны хувь хүний хөгжлийн үе буюу 9-12% байгаа. Дараа нь 15-аас 18% дээр юу хийдэг вэ гэхээр та нөлөөллийн үе шат буюу манлайлалын чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай юм уу байгаа. Тэрний дараа 21% буюу мөнгөний цолонд ороход та Amway соёлд суралцах буюу өөрийгөө нөгөө copy paste хийж хувилах энэ duplication гэдэг юмроо шилжиж эхэлдэг. За гэхдээ энэ үе шатуудыг юу гэдэг вэ гэхээр яг та энэ шат бүр дээрээ өөрийгөө жижигхэн copy paste буюу өөрийгөө хувлаад ингээд явж явах хэрэгтэй гэж ерөнхийдөө үзэж байгаа. Тэр мэдээж нөгөө өнөөдрийн подкастаар бид нар бүгднийг яриулаад бол боломжгүй. Тэгэхээр миний бодлоор энэ яг хамгийн бид нар хэрэглэгчтэйгээ ажилдаг энэ хундаан болсон суур болсон энэ үе шат дээр ерөнхийдөө илүү дэлгэрэнгүй хариулт зүгээр гэж бодож байна. Миний хувьд болохоор тгээс 6% дээр нь ажиллая эхний саруудтаа гэж байгаа шүү дээ. За тэгвэл хамгийн түрүүнд сувдаагч явж юу гэхтэй вэ гэхээр та хамгийн түрүүнд бүтээгдэхүүнээ судлах шаардлагатай. За шаардлагатай биш ёстой те. За ер нь бол Amway компани өөрөө нийтдээ 3 ангиллалд багтааж болно. Гэр ахуй, гоо сайхан тэгээд хүсийн нэмэлт гэсэн 3 ангиллал дээр 450 гаруй бүтээгдэхүүнтэй. За өндөр чанартай юм брэнд бүтээгдэхүүн гэж ярьдаг. Тэгээ ер нь бол дотроо бас нөгөө саалтдаг те дотор нь гоо сайхан гэхэд дотроо 2 3 брэнд гэдэг ч гэдэм ингээд бас 20 орчим брэндүүд байдаг. За бүтээгдэхүүний онцлогийн хувьд гэх юм бол дандаа өтгөрөөс нь найрлагатай. Тэгээд өтгөрөөс нь найрлагатай хахаараа нэг удаагийн анхны худалдаа авалтны сул тал нь хэрэг анхны худалдаа авалт нь жоохон өндөр агаад байдаг. Гэхдээ яг нэг хэрэглээгээр үзэхээр дандаа хямдхан тусч яадаг. За энэний бас нэг давуу тал нь болохоор юу гэдэг вэ гэхээр бид нар байгаль орчинд айгүй бага хог хаягдл гаргадаг тий. Дээр нь дандаа нөгөө мөнгөнд хэмнэлттэй та байн дэлгүүр яваад авахгүй бас таны цагийг ч гэсэн хэмнэдэг. За дээрэс нь хамгийн гол онцлог зүйл юу вэ гэхээр бид нар байгаль орчин болон хүний биед хортой тэр химийн нэгдлүүдийг ерөөхдөө Amway бүх бүтээгдэхүүнүүд агуулдаг байдаг. Тэгээд бүх бүтээгдэхүүнүүд маань дандаа өөрийнхөө тухайн салбарынхаа дандаа өндөр нөгөө нэг чанарын сертификатуудыг авсан байдгаар онцлогтой байгаа. Тэгээд энийг бол нөгөө өмнөх подкаст дээр дурж исэн болохоор харагчаа тий. Тэгээ гол нь ухаалаг хэрэглээ гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр нөгөө бүтээгдэхүүнээ судлах дараагийн алхам бол бүтээгдэхүүнээ судлангаа хэрэгжилж үзэх хэрэгтэй байгаа. Ер нь бол ингэж ярьдаг те нөгөө өөртөө борлуулж чадаагүй бүтээгдэхүүнийг бусдад бид нэр зарж чаддгүй гэдэг. Тэгэхээр та мэдээж өөрөө хэрэгжилж ийж өөрөө тухайн бүтээгдэхүүнтэй ихтгэл өрөмжлөлтэй болж иж дараа нь хүнд санал болгох юм байгаа. Тэгэхээр өөрийн хэрэглээнд чинь шаардлагатай байгаа зүйлсээс эхэлж болно те. Хувцсныхан бокийг солиод үзэж болно, аяг угаагчаа солиод үзэж болно. Эсвэл гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүн аль нь танд илүү тохирох шаардлагатай. Тэрнээсээ та сонгож аваад хэрэгжилж үзээд
Тэгээ үр дүнгийн өөр дээр илүү сайн мэдэрнэ гэсэн үг. Бүтээгдэхүүнийхэн чанар дээр бол нэг эргэлзээд байх юм байхгүй. Гэхдээ сайн гээ хилээд байхад өөртөө хүмүүс яг өөрөө хэрэглэхээс нааш итгэдэг хүмүүс байдаг. Тийм бол яг л өөрөө л тий хэрэглээд мэдэрчээд бас нөгөө өөр хүний мэдрэмж өөрийнхоос ч өөр байж болно шүү дээ тий. Яг өөр дээрээ мэдгдсэн тэр мэдрэмж чанарын үр дүнгээ та бусдад санал болгосноор л ер нь бизнесээ эрхлэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрэглэх алхам бол бас зайлшгүй байх ёстой. Өөрийнх нь хэрэглээгүй зүйлийг бол хүмүүс одоо юу хөө гэхээр гоё штэ ч юм уу сайн штэ л гэдэг. Гэхдээ ингээл нүдэн жоохон гялалзаал дээ нөгөө нэг л итгэл үнэмшилгүй. Тэгээд хахаар та одоо ойр дотны ч юм уу найз нөхдээр очиод тэгээд ярихад ямар байх вэ нөгөө жоохон бандаал гэдэг шиг нэг итгэлгүй байгаад байна. Тэгэхээр яг одоо үсээ угаасан чи миний үсний уналт багасчлаа, зогсчлаа гэд тэгээд ярих чи ямар итгэлтэй байдаг лээ. Тэгэхээр яг өөрийнхөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг л бусдад санал болгох юм байна. Тэгээ яг нөгөө би чи хамгийн анх нэг нүүрний витаминтэй өөр аяга судалдаг. Тэгээд цэгийн ач холбогдлын мэдлэл өөрөө хэрэглээд үзсэн амар гоё цэйсэн байхгүй. Тэгэл манай найзууд битүү цэ авдаг надаас одоо дандаа ер нь одоо надаас авдаг хүмүүс нүүрний дээр угаагч цэ хоёрыг аяг авдаг. Миний нэг хамгийн анх хэрэгжилж үзчихсэн бүтээгдэхүүн. Тэгэл гоё санагдсан гол бид нар чинь байнга ярьдаг штеп ингээ найзуудтай. Өөстөө сувдагч Марлайнаас амар гоё юм байна. Миний найз хэрэглээд үзэрэг яг энэ сэтгэлээр явж байгаа байхгүй тий. Энд чинь нөгөө бид нар бараа борлуулж байгаа биш бид нар найзтай хэрэглэжээд санал болгож байгаа да. Тэгэл угаасаа энгийн юм дээр эмэгтэйчүүд ялангуяа тийм байж шүү. Уулзангуй чиний юу ч яасан гоё болцсон, яасан гоё хувц өмсцэн ингээл яг турцсан. Нэг л гоё гялцаад байна гэдэг ч юм уу. Угаасаа л бидний амьдралын өдөр тутмын үйл явцад угаасаа биедээ юм борлуулах, санал болгох ажил маань угаасаа л хийгдэж яадаг. Тэгвэл энийг яг илүү бизнестэй ашигтай байдлаар өөртөө ч бас тухайн хүндээ ч ашигтай яагаад гэвэл дандаа эрүүл мэндэд өөрт нь тустай тийм бүтээгдэхүүн санал болгож байгаа болохоор яг монголчууд ингэдэг штэ. Сайн уу юутай байна гэл ингэлээр зарим нэг нь юмгүй гэл заримдаа нэг жоох ядруу идэл юу ч аахгүй гэл одоо л ер нь байнга л сони ихтэй. Үс яг чанартай бүтээгдэхүүн одоо брэнд бүтээгдэхүүн гэдэг талаас хүн ч бас орчин үеийн одоо залуучууд маань илүү брэндаас их хөөдөг болсон байна шүү дээ. Гэхдээ брэнд дундаа болохоор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бол бас сонгох нь шүү дээ. Энэ нөгөө шууд худалдааны онцлог байгаа тахгүй. Шууд худалдаа маань өөрөө за жишээлбэл шууд худалдааны бизнес магадгүй ганцхан Amway биш өөр 4000 хэдэн зам компани байгаа те 70 зорчим. Тэр компаниудаас та сонголт хийж болно шүү дээ. Гэхдээ одоо тэрийг сонгохдоо хамгийн түрүүнд анхаарах зүйл гээд хэдийн байдаг юм бэлээ. Тухайн компани нөгөө одоо бизнес эрхэлсэн жил хэдэн жил тэр компани оршин тогтнож байгаа те. Amway чинь 10 жил болж байгаа. Дээрээс нь тухайн бүтээгдэхүүнээ өөрөө үйлдвэрлэдэг хэсэгтэй. Тэгээ урамшууллын цалин урамшууллын одоо хэмжээ нь хэдэн те хэр хэмжээтэй хүмүүсээ хэр урамшуулдгийг. Дээрээс нь бараа бүтээгдэхүүний чанар гэдэг асуудал яригддаг. Яагаад тэгэхээр бид нар лангуун дээрээс нэг удаа бараа бүтээгдэхүүн зарлаа гэж бодоход би тэр хүнтэй дахиж уулзахгүй байхгүй. Ер нь бол муу юм зараад явуулсан ч гэсэнтэй нэг санаа зовхон байхгүй. Гэтэл би ээжтэй, эхчтэй, найзтай, тэгээ хайртай хүмүүсүүдтэй энэ бүтээгдэхүүнийг санал болгоод өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр муу бүтээгдэхүүн байх юм бол энэ юусоо нөгөө цаашаа оршин тогтнох боломжгүй та нөгөө хідэн төгрөг баг олохоосоо илүү баг өөрийгөө эрсдэл оруулж байгаа хгүй. Энэ нэг нүүрний арьс чинь нэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар сайн чанартай бүтээгдэхүүн одоо брэнд бүтээгдэхүүн гэдэг нь ийм онцлогтой. Хүмүүс бол нөгөө чанарын хувьд бол өөрснөө хэрэглээд үзэхээр одоо эргэлзэх шаардлагагүй гэдгээ мэддэг. За ер нь бол за би нэг 70 сарын орчимд нэг одоо 30-40 бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн байна. 100 орчим бүтээгдэхүүнийг тайлбарлаж чадна. За тэгтээ нэг үлдсэн надад аягүй олон бүтээгдэхүүн байгаа штэ тий. Тэгэхээр яг энэ одоо шат амжилгаар одоо бүгдийг нь бол хэрэглэж чадаагүй магадгүй нэг жил мэлийн дараа хамаагүй сайжрах бах тий. Тэгэхээр яг би тэр 40-ыг бол ямар ч асуудалгүй зарч чаддаг байхгүй. Хүмүүс санал олгоо зөвлөөд дандаа ингэж явдаг гэсэн үг. Тэгээд сая дандаа ингэж сонсож байхад бол яг нөгөө өөрийнхөө хэрэгэлсэн бүтээгдэхүүн найзууд нөх авдаг гэж штэ. Ямар ч компанид ажиллаж байсан нөгөө бүтээгдэхүүний каталог ч юм уу мэдээлэл боршууртай бид нар ажилладаг штэ. Тэгээд хүмүүст авчил боршуураа ч юм уу каталог авчиад өгчлөө гэхэд хүн тэндээ сонголт хийхэд айгу хэцүү байдаг гэж аахгүй. Тэгэхээр яг өөрийнхөө ярьсан бүтээгдэхүүнийг л хүн илүү ойлгож хүлээж авдаг. Тэгээд ирэхээрээ бид нар одоо бас санал болгохтой зөвлөлийн ажил хийж эхлэн гэсэн үг. Түрүүний одоо техникийн алхам дээр тийм одоо энэ бүтээгдэхүүнийг ингэж хэрэгэлдэм байх. Ингэж хэрэглэхээр ийм үр дүн гардаг. Дараагийн хэрэглэх бүтээгдэхүүн чинь энэ шүү гэдэг ч юм уу бид нэр одоо байнгын тухайн нөгөө хэрэглэгчийн санал болгож байгаа хүнийхэн зөвлөх болж ирдэг. Тэгэхээр нөгөө заавал бизнес хийхээр за бараа бүтээгдэхүүн борлуулна гэж ойлгоод ч юм уу жоохон хаширлаад байх шаардлагагүй.
бид нар бол бүтээгдэхүүн борлуулахаас илүү зөвлөх хийж байгаамаа. Тэгээ сайн нэг борлуулж хүмүүс болохоор би хүмүүст ерөөсөө санал алгаж чадахгүй. Би бараа борлуулж чадахгүй. Надад тийм авьяас байхгүй гэдэг байхгүй. Тэгсэн чинь нэг одоо бид манай сургалтын дээр нэг ярьжсэн. Манай дээд нэлээд том спонсор маань. Тэгээ тэр спонсор болохоор угаасаа та нар бүгдөө борлуулагч гинэ яасан гэс. Та нар өөрийгөө нөхөртөө борлуулаа эцтэй гин. Тэгээ яаж борлуулсан гэс та нар ингээл анхаа танилцахтаа хамаг байдгаараа гойж гангалал гой нөр амаа будаад айгүй хөөрхөн ааштай те ингээл дандаа тэгэж яваал те сайхан сэтгэл төрүүлэл ингээд та өөрийгөө борлуус яг тэрнтэй адилхан нөгөө зөвлөх үйлчлэгээ борлуулна гэдэг чинь бас л хүн болгонд байдаг авьяас чадвараа тэр нөгөө түрүүн сурдагч хэлжсэн те бас нөгөө хүн болгон компанид өөрийгөө тий одоо ажилд орж ир гэдэг чинь тухайн ажил олгогчд өөрийгөө рекламднаа л гэсэн үг шүү дээ тий. Тэгээ одоо би ийм чадвартай ийм сургуульд төгссөн одоо гадаад үзмжээрээ ч юм уу те бие авч явж байгаа байдлаараа гээд бүхэл талаасаа бид нэр өөрийгөө борлуулж идэг. Энэ л чадвараа одоо бас энэ бизнестэй ашиглаж болно л гэсэн үг. Яг хүн болгон өөрийн гэсэн маркетингтай байд юм байна л да. Би маркетингийн мэргэжилтэн биш ээ гэд ингээд өөрийгөө жоохон хоошин тавьчаад байдаг. Гэтэл хүн болгоо одоо зарим нэг нь бол компани эзэд байгаа. Зарим нэг нь болохоор тухайн компанид орж байгаа ажилчид байгаа. Тэгэхээр одоо тухайн компани ажилтан болж орохын тулд хүн өөрийнхөө авьяас чадварыг ам байдлаар маркетинг гэж те би ийм чадвар эзэмссэн ийм зүйлийг би хийж чадна танад хөрөнгө оруулалт хийж чадна гэдэг хэлбэрээр ярьж ич одоо энэ ч өөрийгөө давхар гэж бас тийм байна те гаргаж ирж байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо та хоёр бүтээгдэхүүнээ аваад хэрэглээд үзсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд одоо надад зөвлөгч хэлбэрээр те ямар бүтээгдэхүүнийг санал болгохоор вэ? За миний хувьд болохоор нөгөө би өөрийнхөө орж ирж байгаа да найз нөхөд хүмүүстэй дандаа би угаалгын нутгийг санал болгодог. За яагаад тэгэхээр нөгөө өөрөө айгу харшилтай олон жил би ерөнхийдөө харшлаас л жоохон нэг шаналж байгаа олон хүмүүс байгаа шүү дээ. Одоо эргэн тойрны л хүмүүс байна. Тэгээ ер нь бол угаалга цэвэрлэгээ ихээр би айгүйх нөө пронтогоор жишээлбэл ингээд шалаа угаавал ингээд хам шууд битүүрчдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг шалны алчуураа халуусанд бадж байгаа дуухаар манай нөхөр намайг чи дутуу угаачлаа гэж загнаад өгдөг. Загнаж чаад тэгээ дутуу угаад барыг залхуураад гэдэг. Уг нь бол тэр харшилтай хүний зовлон л та. Тэгээ бокоор ингээд цэвэрлэгээ хийх юм бол яг миний гаран дээр ингээд бок гарчих юм бол тэнцээс хашаад эхэлчихдэг шүү дуулаагаад. Тэгээ яг Amway бокыг би өөрөө яг нөгөө бизнес эрхлэхээс өмнө хагас жилийн өмнө бас хэрэгжилж байсан. Бараг жил орчим хэрэгжилж байгаа гэсэн. Тэгээ хэрэглээд үзэж байхад бол ямар ч нөгөө тийм хашил өхөн байдаггүй. За дээрэс нь юу мэдрэгцэн бэ гэхээр нөгөө манай орны даваа ингээд айгу ховрахгүй одоо нөгөө олддгүй юм ороодаг даваатай. Тэр ингээ угаах тусам ингээд айгу их нэмгрээд байдаг. Тэгээ тэрийг нөгөө урагдчихаар бид нар олж авах гэж хэцүү байдаг. Тэгээд яг тэрийг нөгөө Amway бокоор цагаан хувцсны бокоор угаад эхэлснээс хойш яг угаад гаргасны дараа ингээд мэдрэгддэг. Ингээд илүү би одоо биетэй болсон байдаг ерөөхдөө ялангуяа даавн дээр бол бүх арьсаараа хүрэлцэж байгаа учраас бид нар мэдэрдэг юм байлаа. Хувцсны бөөсрөлт нь хүртэл багасчдаг. За дээрэс нь бол хар хувцсны бокон дээр онцлог гэхэд бол бид нар чи аюу хар бараа өмсдөг хүмүүс шүү дээ. Дээрэс нь үнэтэй хувцснууд ажлын хувцснууд ихвчлэн анда хар агаад байдаг. Угаахаар цайраж ерөөсөө аюу зовлонтой. Тэгээд яг энэ хар хувцсны бокоор аюу гой унартай ингээ бусад бокноос ингээл бүр өнгөн сэргээд байдаг. Материалаасаа болдог. Минийх бол нэг удаагаар би бүр хаяа гэж бодож исэн. Өмд маань ерөөхдөө сэрэгцэнтэй би бүр хар боконд амар хайртай. Тэгээд бусад хүмүүсүүд болохоор 2 3 угаагаад тэр өнгөн сэргээд өнгө хадгалаад байдаг. Айгуу гоё тийм сайн чанартай. Тэгэхээр би бол угаалгын нутгаа та сольж үзээрэй. Ялангуяа энэ нөгөө энгийн одоо бокнууд бид нар туршлан дээр үзүүлдэг ингээ 60% угаач бодис. Бусд нь болохоор өнгө өнөрийн дарддаг тийм одоо бодисуд байгаа. Ерөөс огч ингэдэггүй бодисуд байхгүй. Тэр бодис чинь бид нар энэ хувцсан дээр наалтаад тэгээд бидний нөгөө ноёдлын завсруудаар нь ерөөхдөө орчдөг юм билээ. Бид нар нөгөө уулгын машинаас гаргаж ирээс ихсэрхээр нэг цагаан амбон жигнаад байдаг. Эсвэл эндүүдхээр аягүй сайн гарч ирдэг тийм. Бүр юм шороо шиг болчдөг штэ. Тэгэхээр тэр маань олвол тэр зүйл ерөөсөө баахгүй болно гэсэн. Тэр юм чинь таны биед хөлөрхөөр 23 секундэд эсвэл зүгээр энгийн үед бол 2-3 цагт ингээ таны бие рүү одоо чигжиж ороод таны бие эрүүл мэндэд нөлөөлөд байгаа хгүй. Тэгэхээр миний хувьд бол хамгийн түрүүндээ бокос л яагаад гэхээр бид нар одоо барааны савгаар угаадаг айл гэж байхгүй шүү дээ. За магадгүй бусад одоо Японы ч юм уу нөгөө эко бок хэрэгэлдэг хүмүүс байдаг. Тийм хүмүүсийн хувьд бол шаардлагагүй. За бок ерөн хэдэн төрлийн бокнод байна? Бокон дээр за өнгөтэй хувцсны бок гэж байна, цагаан байна, хар байна, тэгээ ноос ноолоор идэлэх гэж байна, хүүхдийнх гэд 5 төрлийн бок байгаа. Тэгээ бас нөгөө хуурай болон одоо шингэн бок гэж бас тийм өшөө 2 төрөлтэй байдаг. Тэгэхээр ер нь бол та яг хэрэг хувцсандаа хайртай ялангуяа нөгөө айгу одоо хувцаа их хайрладаг хүмүүс байдаг ч угаал тийм хүмүүс бол цагааны цагаанаар харын хараар тэ өнгөтэйг нь өнгөтэйгээр гээд ингээ ялгаад угаачих юм бол айгуу сайн хувцсны чанар нэлээд удаа идэлгээ сайтай болчдөг ерөнхийдөө.
Одоо бүтээгдэхүүнүүд маань болохоор өтгөрүүлсэн хэмжээтэй 8 дахин өтгөрүүлсэн хэмжээтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр за одоо манай гэр бүл гэхэд 4 хүнтэй. Тэгэхээр одоо ойролцоогоор нэг угаалган дээр бол нэг 3-аас 4 кг одоо хувц угаах шаардлагатай болдог л доо. Энэ тохиолдолд 1 кг-тай бог эсвэл 3 кг-тай богийг би худалдаад авчлаа гэхэд яг зөвхөн өнгөтэй хувцсных дээр ярихад тий хэр удаан хэрэглэх вэ? За манайх бол за яг нөгөө угаалган дээр болохоор нэлээд тоонд бидний энгийн бокноос бол 2 дахин яг бага хэмжээтэй хэрэгэлдэг. За би эхлээд нөгөө нэг хилчээд энэ 70 тосны найрлагатай шүү дээ манайх чинь тий. Тэрийг хийхгүйгээр нөгөө өмнөх шиг ингээд нөгөө ая халбаг дүүргэн ерөөсө хийгээд тэгээ миний хувцас аягүй дартаагаа донцгүй байгаа гэсэн. Одоо отоход бол нөгөө дандаа би хэмжээгийн тунгийн нэвтрүүлсэн аяг багаар угаахад бол болдог. Та энгийн хэрэглэнээсээ 2-3 дахин бага хэрэглэнэ. За тэгээд үцхээр бол манай гэр бүлийн хувьд бол би анх цагаан хувцсны 1 кг бог, өнгөтэй бог, тэгээд 3 илтэй. Тэгээ хар хувцсны богийг 150 орчим мянган төгрөгөөр сольж ийсэн ерөнхийдөө. Тэрний тооцоог нь харахад хамгийн багадаа 100 удаагийн угаалга хийнэ. Тэгэхээр манайх бол нэг 6 сар орчим ерөнхийдөө хэрэгжилж байгаа. Тэгэхэд бол дуусаагүй л байж байгаа гэсэн. Нэлээд удаан хэрэглэн ерөнхийдөө. Нэг угаалгатал үн хашна. Нэг угаалгын хувьд бол за персилийнхийг бид нар тооцож үзчихсэн нөгөө супермаркетаас ахуу захаас ахуу гэдэг юм ч өөр те 1500 дээр гарч ирж хахад амвын бокнууд бол нэг 400-500 орж ирэхэд гарч ирдэг гэсэн үнэ. Тэгэхээр хамаагүй хямдхан. Тий хүмүүс болохоор өтгөрүүлсэн та олон удаагийн юм ингээд авчлаа гэж бодгоор чи үнэтэй гэж бодоод байгаа байхгүй. Одоо 20 мянган бог 70 мянган бог гэр чи амар ухаалтаж өнөр сонсогдоод байгаа байхгүй. Тийм бол биш. Дандаа нэгжээр нь та одоо юм чи бөөндөж авахаар шуудаа гурил авч ийн л гэсэн үг байхгүй юу ер нь бол тий. Тий одоо танаа гэр бүлийн хувьд 7 хоногт 2 удаа угаалга хийгээд байлаа гэхэд 6-аас 12 сар хамгийн багадаа 6 сар. Тэгэхээр бараг жил хүртэлх хугацаанд хэрэглэх бок нэг удаа орлоо авчиж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр уус хугацаанд яг хэмнэлт нь гардаг байгаа. Одоо би ч юм болохоор охтуудынхаа хувцсыг угаахтаа бас ингэж боддог байхгүй. За хүүхдүүд бол яг өсөөд том болчтой хувцсан дээр за Багдад ирэх юм бол мэдээж хувц авнаа гэж ингээ үздэг. Өөрөө болохоор бас нэг жоохон минималист тал руугаа асуучаад байна шүү дээ. Аль болж нөгөө нэг тий чанартайхан хувцас авчаад энийгээ бас нөгөө чанартай зөв бокоор нугаагаад бас удаан хэлбэгээ хангачих тийм л юм хайгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас нөгөө хүмүүс ярихад бас зүгээр юм байна. Тий. Яг нөгөө хувцсныхын идэлгээг бас удаан болгож ин гэдэг чинь бас эдийн засгийн бас хэмнэлт бас болж байгаа байхгүй тий. Ялангуяа одоо байнгын ижилхэн хувцас офис ч юм албан хувцас өмсдөг хүмүүстэй л байсгээл хувцас солих шаардлага гардаг бол тий шинэ сороочиг авах хэрэгтэйсэн бол нэг чанартай сороочгол яг гоё арчлаад өмсөд авах боломжтой. Тэгээд миний эдийн засаг гэхээс энэ чинь бас байгаль орчинд бас ээлтэй тий баг хог хаягдл гаргана. Олон талаас их ашигтай гэсэн үг амьдралд. Тэгэхээр хөрсний бохирдол үүсэхгүй байна тий. Хөрсний одоо манай энэ бокнууд чинь энгийн бок чинь сангийн хоолоогоороо гараад хөрсний бохирдол үүсэж байгаа. Дээрээс нь нөгөө талдаа шууд олвол таны угаалгын машинд очиж наалтчих аахгүй моторонд наалтчихдаг бид нар туршилтаар үзүүлжсэн тий. Тэгээд угаалгын машины дээр идэлгээ тэр нөгөө угаалгын машин засварын газар бүр ингээд видео бичлэг тавьсан байлаа шүү дээ бүр ингээд амар салцсан тий. Тийм тэгэхээр тэр чинь хүртэл үсг угаалгын машины чи идэлгээг удаан болгоч чинь таны эрүүл мэндийг хамгаалч чинь хувцсыг чи удаан идэлүүлж чинь байгаль орчноо те бас ингээд бохирдол үсэх байгаа хгүй нөө хортой юмнууд байхгүй учраас энэний үр дүн гэдэг бол те ерөөсө хэмжигдгээ аргагүй тийм өндөр үр ашигтай өндөр хэмнэлтэйг өгдөг гэдгийг бол бас бид нар бодох хэрэгтэй. Тэгээ хэрэглээд ирэхээр угаасаа салдаггүй ингээд өөр баг бүр үнэн галагдаад байдаг шүү дээ. Тэр чинь нэгсэндээ өмнө хэрэглэгч би болж яана л гэсэн үг шүү дээ тий. Тий. За тэгэхээр миний хувьд бол одоо бүтээгдэхүүнийг хэрэглээд үзчихлээ. За найз нөхдөдөө би энийг санал болгоод явхад цаашдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Бас ийм анхаарах зүйлүүд байна уу? За мэдээж анхаарах зүйлүүд нэлээ хит хитэн зүйл бэ. За нэгдүгээрт нөгөө нэг хүмүүс ингэж гэдэг яг энэ бизнест орж ирчээд хүмүүс нөө бараа бүтээгдэхүүн санал болгоод бид нар чинь зөвлөгчтэй тухайн хүний асуудлыг шийдээд асуудлыг тодорхойлоод тэгээд бид нар зөвлөж байгаа байхгүй. Одоо шилээ сувдагч өсөх ундаг байлаа гэхэд би танд манай ус үнэлтийн одоо тий шампуныг ингэж ийм юмтай хослооч хэрэглүүл та үр дүнтэй гэд өөрийнхөө туршлага дээрээс одоо би танд хэлэх ёстой гэсэн үг байхгүй. Тэгхгүйгээр би танд одоо тий шал өөр өснө унаад ах чинь өөр төрлийн одоо ус ургуулдаг шампунь одоо толгоор олгодог шампунь ч юм уу те санал хүнтэй бараа бүтээгдэхүүн шахаад яваад идэх хүмүүс энэ бол нийтлэг ирэхэд аалта хүнийг нөгөө нэг одоо нэг удаагийн чинь одоо юм удаадаа зараад бид нар ашиг олдог бизнес биш байхгүй үнэн ч хэрэглэгч бааз суурин дээр тогтдог учраас
та нар маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ алдаа гаргаж болохгүй. За ялангуяа энийг одоо бид нар сүлжээ гэдэг хүмүүс нийгэмд буруу ойлголт байгаа гэдэг хүмүүс анх нөгөө ингэж хийснээс одоо тэг хүмүүс үнтэй бараа шахдаг бизнес гэж ойлгоцсон тийм. Одоо манай хамаатны тэр хүн сүлжээний хүн ирлээ гэвэл за энэ надад нэг юм тийм одоо гоо сахны тийм минут одоо ийм шахаж гин гэж ойлгоод арай гэж нэг юм аваад хурдан салахгүй болохгүй гэдэг ойлголттой болчдөг. Тэгэхээр энэ нөгөө буруу бизнес ерөнхийдөө гарч ирдэг. За дээрэс нь үнтэй бараа гэдэг нь тухайн хүний нөөц бололцоноос давсан юмыг ерөнхийдөө санал болгож болохгүй. За нүүрний витамин С гэхэд манай чинь сарын хэрэглээ нэг 130-40 орчим мянган төгрөгийн аахгүй яг сартаа хэрэглээ дуустдаг. Тэрийг бол нэг багадаа 20-3 сар хэрэгжилж ерөнхийдөө курс үр дүнд хүрдэг. Тэгэхэд чинь нэг удаадаа тэр 100 мянган төгрөгийг аваад нэг сартаа гоо сахны хажуугаар хэрэглэх хүмүүс бас тэгээ бид нар тооцох хэрэгтэй байхгүй. Ямар ч юм боломжгүй баг пудр юмнуудаа тосоо арай гэж авч байгаа хүн дээр аваачаа шууд нүүрний витамин С санал болгоод зарцсан тохиолдол байдаг жишээлбэл тэр хүн дахиж авч чадахгүй байхгүй. Тэгэхээр энийг бид нар тооцох хэрэгтэй. За хоёр дахь хамгийн гол юм юу вэ гэхээр заавар ерөөсөө нөгөө заавар зөвлөмжгүй бүтээгдэхүүнүүд гүгөөдөг. Энэ хэрэглэх талаар заавар. Тий. За бүр амвын дүрмэндээ юу гэж яддаг гэхээр 50 оноос дээш бүтээгдэхүүнийг 200-аас дээш мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг та жишээлбэл ерөөсөө бүр зааваргүйгээр өхийг бүр хордог дүрмэндээ байгаа. За гэтэл энэ нөгөө яагаад зааваргүй өгөөд энэ вэ гэхээр за энэ одоо аяг таагүй угаагч бол ийм за өстой гоё угаагчтай гэдэг байгаль орчин сайн мэг зүгээр би марлаад өгчөж байгаа байхгүй. А гэтэл энэний ч аяг таагүй угаагчийг ядаж тагийн таглах хэвээр тий. За тэр боки гэхэд гэлгар утны амсрыг ингээд таглахгүй болвол эн чинь био задралтай шингэлж хэрэглэхийн ч мдээгүй өтгнөөр нь хэрэглэж байгаа хүмүүс хүртэл байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө заавар өгөөгүйгийн сөрөг үр дагавар хамгийн гол нь хэрэглэгч хохирдог байгаа. Хэрэглэгч охрон тэгээд гол нь тухайн санал болгосон ч өөрөө бас охрон тэр үнэн хэрэглэгч алдчихж байгаа байхгүй. За бокон дээр ихэд бид нөө дахиад бок ирчихнэ бүснэ нэг шиг. Тэгээ бокон дээр ихэд бид нар бок тарагч гэдээ байдаг шүү хэмжих цав байдаг. Тэгээ тэр цавыг дотор нь хувцсан дотор хийгээд жишээлбэл эхлээд бид нар хоос эргүүлээд угаалгын машины мотороо цэвэрлэхэд зөвлөдөг те. Тэгэхэд одоо над дээр ямар кейс гарч ирсэн гэ би заавал энэ нөгөө савтай та нар худалдаж аваарай. Тэр чинь 30000 төгрөг орчим маш. Тэгээ зөндөө удаан хэрэглэн олддоггүй бас нэг оноо бахтай болохоор хүмүүс зардаггүй байна л та. Тэнгүүт лөө би бок гэж хэрэгэлдэг. Гэтэ надад энэ хэмжих цавтай ингэж хэрэглэн ам амын хаана гэж хүн хэлээгүй учраас би дараа нь чамаас авчия гэд эхэлчихэж байгаа хгүй. Тэгэхээр тухайн хүн нөө хэрэглэгчээ алдах магадaltaй та дутуу юм хийснээс болоод ийм нэг зааваргүй хийг хорин ялангуяа органик бүтээгдэхүүнүүд буруу хэрэглэх юм бол ямар ч үр дүн гардаггүй. Тийм онцлогтой байхгүй. Наандаж амын таглаад өтгөрүүлсэн тэр юм хэмээн найруулж одоо нүүрний витамин С дээр гэхэд чинь нөгөө яг юм С-ийн өөрөө галерины асид руугаа шахдаг тагнаасаа тусдаа шахдаг байхгүй. Тэр шахаж найруулад зааврыг хилээд ах чинь хийгээгүй хүмүүс бас гарч ирж идэг. Тэрийгээ та нөгөө эргэх холбоотойгоор шалгах хэвээр. Тухайн хүний нөгөө сэтгэлийг бид нар сонсох хэвээр. Бид энэ сувдагчид нэг за 20,000 төгрөгөөр аяг тавгуугаач өглөө гэхэд за нөгөө аяг тавгуугаач ямар байна те за ямар өөр одоо би тань тэгж хэлсэн тэр юмнууд тийм байна уу яг зааврын дагуу хэрэгжилж гэнэ үү гэдгийг бас шалгах хэвээр. Сэтгэлийн сонсох хэвээр. Тэгээд тэрнийхээ дараа та дараагийнхаа бүтээгдэхүүнийг санал болгох хэвээр. Тэгээ за ингээд цэвэрлсэн бол магадгүй буруу хэрэгжилж ивэл тэрийг засаж өгөх хэрэгтэй юм юмнуудыг хамгийн одоо гол анхаарах юмнууд байна. За тэгээд дээрэс нь дараагийн юм юу гэхээр та үнэн чудраг байх хэрэгтэй. Хүнд ингээд нөгөө зарлаа гэдэг ч юм бол урт хугацаанд яхад одоо шүд цагааруулдаг өнгөр арилгадаг штэ. Тэгээ шүд сикийн зүгээр болчдөг юм билээ. Минийх тэгжсэн. За гэтэл ингээл тавгаагаал 7 хоногийн дотор шүд чинь цав цагаан болно ч гэдэг юм уу те. Тим юм эдэр ерөөсөө хийж болохгүй. Яг үнэнчээр тэр юм хэлж өгч явах хэвээр. Одоо энэ нүүрний цэг авангууд шууд нөгөө зураас өршлөж алга болно ч гэдэг юм уу. Тим юм байхгүй шүү дээ. Тэр чинь 3 сарын турш дээрээс нь тухайн хүний бусад амьдралын хэм маяг нь ямар байна гэдэр гэдгийг тодорхойлоод үнэнчээр яг ажиллах хэрэгтэй. Надаас одоо гоо сахны ком асуугаад ирвэл за та эхлээд яг юугаар нүрээ цэвэрлэдэг гэж би асуудаг. Яаж угаадгийг те шүн хитэн цагт унтдаг гэж асууж эхэлдэг жишээлбэл тэр юмнуудын тооцохгүйгээр тэр юмнуудыг бас өгөх боломжгүй байдаг учраас үнэн чударгаар та яг ажиллах хэрэгтэй. Дээр нь та дараагийн нэг чухал зүйл гэхээр ерөөсөө та тухайн хүний тэмдэглэл хөтлөж явах хэрэгтэй. За одоо манай Марла надад 12 сарын 31-нд надаас ийм өнгөтэй нүүр угаагч тэд нүрээ нүүр угаагч авсан. Сэтгэл нь иймэрхүү байсан. За дараа нь одоо 2 сард одоо нүүрний ком дуусна гэсэн надаас ийм ком авъя гэж хүссэн ч гэдэг юм уу те. Ингээд тэмдэглэл хийхгүй бол хүн хэрэглэгчээ алдчихэдэг ерөнхийдөө бид нар тэр олон хүмүүсүүдийг ерөөсөө нөгөө компьютер биш учраас мартдаг штэ те. Тэгэхээр энэ тэмдэглэл хийхийг бол хүмүүс одоо манай ихэнх хүмүүс минь ерөөсөө хийдэггүй. Тэгэхээр энийг бас заавал хийж одоо заншаарай гэж бол зөвлөмөр байна. Яг ингээд өөрийнх нь хэрэглэгчийн хүрээг үүсгэхгүй бол таны тэр таньдаг магадгүй
их заах аав ээж өөр хин нэг нь яс хэрэглэгчл байдаг учраас хайртай дотны хүмүүсээ бас ядаж эрүүл эко хэрэглээг нь өөрөөсөө хангаад зөвлөх нь болоо сурчвал бас их зүгээрээ. Тэгэхгүй бол одоо нөгөө ингээд саний тэмдэглэл хийгээгүй тий одоо хэрэглэгчийн баазаа үүсгээгүй нэг удаа ч юм уу бүтээгдэхүүн санал болгоод нэг удаагийн нэг оноо ч юм уу хийгээд ашиг болчлоо гэд орхисон байдаг хүмүүс энээсээ илүү их том одоо гарц амсч идэг. Нөгөө анзаараагүй хүмүүс мань магадгүй олон удаагийн хэрэглээг өөр хүнээс авцсан байдаг. Эсвэл хэрэглэгч байж байгаад бас нөгөө бизнес чиглэлээр сонирхдаг хүмүүс их байдаг. Тэгэхээр нөгөө таны тоогоогүй хин нэгэн хэрэглэгч өөр хин нэгний одоо байнгын хэрэглэгч эсвэл бизнес хамтрагч болох магадлал бас байдаг учраас тэг яг өөрийнх нь хэрэглэгчийг байнга тойглох халамжлж байж ивэл их сайн байгаа. Бид нар нөгөө ингэдэг шүү дээ. Одоо их дэлгүүрийн доотлын одоо гоо сахны бахан лангуунууд байдаг те. Тэнцээс очиод нэг пудр авлаа гэд. Одоо миний нэг пудр дуусчаад би ерөөсөө юу яахгүй. Алийг алийг авах вэ гэдээ өөр брэндийн хэрэглэж үзмэр санагдаад тэгээ хит хитэн газар дээр очиж үзсэн. Тэгсэн чинь нэг газрын худалдагч жоо айгүй сайн тайлбарсан надад. За энэ крем бол ийм давуу талтай, ийм юм одоо те SPF 50-тай нарны хамгаалттай, дээр нь одоо нөхцөлтийн өмөг одоо арсыг цагааруулан цайруулна гэлзүүлнэ гэдэг. Ингээд надад яг үндсэлтэй айгүй сайн тайлбарлаж өгсөн учраас би тэр охиноос авсан. Тэрнээс хойш одоо би дандаа тэр охиноос бараг бүтэн жил орчим хэрэглэсэн байгаа хгүй. Тэгэхээр тухайн хүн өөрөө мэдлэгтэй байвал хэрэглэгч өөрөө татагддаг. Тэгээд маш сайхан харилцаатай яг миний төлөө хэлж авах. За таны хайрсанд ямар асуудал байна? Би танд ийм юм бүтээгдэхүүнээс санал болгоё. Бусд нь бол зүгээр л энэ гоё гэл ингээл надад нөгөө түрүүний мартаа гэлдэг шиг те. Энэ гоё гэнэ өөрөө сайн мэдхгүй. За заавал та хэрэгжилж үзэх бас албагүй шүү дээ. Бүх бидний боломж бололцоо бас одоо маруухан байж болно шүү дээ. Тийм болвол тэрийг ядаж сайн унших хэрэгтэй. Хүмүүс ерөөсөө уншихгүй яваад байна. Сэтгүүлүүд байна, гарын авлагууд байна, сайт онлайнаар байна. Тэрийг ингээл хараад уншчихгүйгээр энэ ямар учиртай ингээл асуугаад байдаг. Ингээд ерөөсөө бизнес эрхлэе гэж бодвол ингэж яваад байвал та ерөөсөө амжилт олох магадлал маш бага гэсэн үг. Энэ болохоор надад бол манай бизнес дээр агай гоё давуу тал санагддаг. Бүх юмд биелэн нөгөө заавартайгаа байдаг. Би одоо урд нь өөр компанид ажиллаж байхад шинэ бүтээгдэхүүн оруулж ирэхээр чи ингээд айгүй их судалгаа хийндээ нөгөө үйлдвэрээс нь судлаад орц найрлагын за яаж боршуур хийж яаж хүмүүс танилцуулах уу гэл бид нэр угаасаа энгийн ажил дээр ямар ч бараа үйлчлэгээ яжсэн тийм их ухаан зардаг мөртлөө одоо энэ дээр ингээд бүх юм бэлэн байхад бол тэр материалтайгаа танилцаад уншаад хүмүүстэй сайхан танилцуулаад өгөхөд бүх боломж нь байна. Зөв. Тэгэхээр Amway-гийн бүтээгдэхүүн маань өөрөө гоо сайхан гэр ахуй, эрүүл мэндийн чиглэлтэй байгаа штэ тий. Тэгэхээр яг хоо сая хоёрын ингээ яриан дундаас бас нэг юм гарлаа л да. Энэ нөгөө одоо шинээр ингээ бизнес эрхлэх гээд байгаа тэр хүмүүс маань болохоор эрэлтийг бий болгож ээж бизнес эрхлэх гээд байгаа байхгүй юу. Тэгтэл монголчуудын дунд бол ердөөсөө гоо сайхныг хэрэглэдэг хүн байхгүй, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй хүн гэж байхгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг аваад хэрэглэхгүй хүн гэж бол байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр эрэлтийг хангана гэдэг бол айгүй амархан болж байна. Бид нар бэлэн байгаа эко бүтээгдэхүүнээ аваад тэр эрэлтийг нь сайхан хангаж өгөх нэ шүү дээ. Наа ч юм бол нөгөө айгүй том давуу талахгүй. Яагаад жишээлбэл Amway хэрэгжилж ийнэ гэхэд Amway бизнесийг сонгож ийнэ гэхээр магадгүй би трансфактор гэж аалаа шүү дээ. Тэгэхээр дандаа би нэг өвчтэй ойр орчиндөө нэг өвдөж авцсан нөхдүүдийг л хагаад яваад байгаа байхгүй. За Herbalife байлаа гэж жоохон жингийн илүүдэлтэй хүмүүс байвал илүү миний зорилттой зах зээл болж байгаа. Гэтэл Amway ч өөр өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүн төрлөө тэгээд өхөө хүртлээр хэрэгжилж байгаа бүх хүмүүс тэр хүмүүс бүгдөө таныг хэрэглэж байгаа байхгүй. Танд хэрэглэгч олдохгүй зовлон гэж байхгүй. Танд ямар үе зовлон тохиолддог вэ гэхээр та бараа бүтээгдэхүүнээ өөрөө судлаагүй, уншаагүй, хэрэглэж үзээгүй, одоо тэр сургалтандаа суугаагүй ч юм уу те. Тийм хүмүүсүүд л бэрхшээлтэй тулгардаг гэсэн үг. Alibaba компаниг үүсгэн байгуулагч Jack Ma гэдэг бас хүн болгонд л бас нэлээд танил болсон хүн байгаа шүү дээ. Энэ хүний нэг лекцэн дээр нэг юм яригдчихсэн. Та бүхэн ингээд шинээр бизнес эрхлэж байгаа бол хөрөнгө оруулагч дээр нэг анхаарлаа бити төвлөрүүлээ. Гол нь та нар хэрэглэгч дээр анхаарлаа төвлөрүүл. Ингэх юм бол үнэн ч хэрэглэгч чинь таны бизнесийг өргөөд явна шүү гэдэг ийм санааг бол аюу үнэн цэнтэй санаа л да, энэ чинь ганцхан өгүүлбэрээр хийлэгдэж байгаа зүйлс л байгаа. Одоо network маркетингаар бизнес эрхлэж байгаа эсвэл эрхэлж байгаа та бүхэн маань хэрэглэгчдэрээ нэлээд сайн анхаарлаа төвлөрүүлэх юм бэ шүү гэдгийг бас энэ даршиндаас зөвлөх юм байна. Хамгийн чухал хэсэг нь алдчихжээ те ерөнхийдөө. За тэгэхээр энэ дээр бас нэг юм зүйлсүүд одоо яг амьдрал дээр монголчууд чинь юмыг айгүй их тийм монголчлох их дуртай штэ тий. Өөрснийхээ дураар одоо мэдээж эн чинь нөгөө цаанаасаа олон улсын бизнес гэдэг утгаараа стандарт норм дүрм гэж байдаг байх л та. Тэгээ бодглохлоор
За монголчуудын одоо гаргаж байгаа алдаа байна уу юу? Network маркетинг хийхэд. Тий, уул нь бол сайн талаас нь ярил манай монголчууд их хурдтай юм шиг байна. Гэхдээ одоо ингээд нөгөө бизнесийн гол зарчмыг ойлгоогүй одоо гадуураас ийм асуудлууд их байдаг л да нөгөө дэлгүүр лангуун дээр бараа бүтээгдэхүүн чинь байна штэ. Уул нь бид нар нөгөө шууд борлуулалтаа бүтээгдэхүүний хүнд санал болгох гээд байдаг. Тэгэхэд одоо тэр наран туул зах дээр зарж ийн гэдэг ч юм уу нэг худалдааны төв дээр лангуун дээр тавьж илээ. Тийм ч хямдхан юм ч ингээд зарж ийн гэд тэр асуудлууд бол уул нь бол яг бизнесийн зарчимдаа бол хориотой байдаг. Миний сонсч ирснээр бол одоо орхилын компани бол Монголд хамгийн удаан үйл ажиллагаа явуулж байгаа MLM системтэй компани байхгүй. Тэгэхэд нөгөө энэ тэндгүү орхилын цэг, үйлчлэгээний цэг гэл ингээд бараг л нөгөөнөөс олон сүлжээ дэлгүүр шиг болтлоо өргөжцсөн байсан. Тэгээд миний сонссноор болохоор орхилын компаниас нөгөө дүрмийг хэтэрхий их удаан зөрчиж гэн гээд хяналт шалгалт явуулаад бүх одоо тэр орхилын бараа зарж байгаа цэгүүдийг хаасан. Тэгээ гол нь тэр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн одоо нөгөө бизнес эрхлэгчийн нэг ирэх байштай хаягтын ID тэрийг нь хурааж авсан. Өнөө маргаашийнхаа ашгийг хараад хойштынхан одоо том юг бол алдчихж байгаа хгүй бизнес эрхлэгч нар. Тэгээ манай Amway дээр бас иймэрхүү үйл явдлууд болж ийн гэж сонсогдоод байгаа. Одоо Facebook-ээр зар тавиад нөгөө зараад идэг те хүргэж өгнө ийм бок байна гэл зардаг. Гэхдээ хамгийн гол нь тэн дээр сөрөг талууд нь төрөөнийх нөгөө зөвлөгөө авахгүй, заавар авахгүй, мэдээлэл авахгүй, хэрэглэгч буруу авч хэрэглэнэ. Дээрээс нь тэр бүтээгдэхүүний чанарыг бас муутгах аюултай гэж үзэж байгаа. Одоо бид нар бол яг нөгөө стандарт үйлдвэрээс нь стандартын нөхцөлийг хангасан байдлаар тэвэлж ирээд зориултын одоо аль биесны складнаас бараагаа хүмүүс түгээдэг бол за тэр гадуур лангуун дээр ялангуяа зарж байгаа хүмүүс бол одоо наранд халаагаад ч юм уу хүүтэнд хөлтөөгөөд ч юм уу одоо хизээ авсан бараа нь мэддэхгүй хугацаанд дуусаад тэгэхээр барааны чанар дээр бол нийлээд одоо эргэлзээ усгаж одоо бүтээгдэхүүн болон компани нэр хүндийг унгааж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингэж бизнес эрхлэх нь бол буруу шүү. Тэрийг бас сануулмаар байна. За энэ нэг Amway компани өөрөө яг тэр эрхэмлэх зүйл дээр нь топ биш чанар гэдэг зүйлийг маш өндөр эрхэмлдэг. Ийм учраас тэр нөгөө олон хэрэглэгчтэй байх биш чанартай сайн бүтээгдэхүүн зөв үнэн хэрэглэгчтэй байх дээрээ төвлөрдөг учраас энэ зүйлүүдээр л айгүй хатуу хордог дүрмэндээ. За түрүүн нөгөө лангуун дээр ил тавьж одоо зарахыг хоригддог. Дээрээс нь сошиал нетворк дээр тавьж ивэл та үн тавьдаггүй. Ерөнхийдөө энэ бараа ийм сайн би ингэж хэрэгжилж үзлээ те тэгсэн чинь үнэхээр гоё ус унахаа болцсон байна ч юм уу. Ийм байдлаар та тавьж болдог. Тэгээд үнийн жишээлбэл нийтийн донд биш нөгөө чатаар ч юм уу те энэ бол өгч болдог. Гэтэл манайхан үнийн тавихаар нийт хүмүүс чи хэрэгжилж үзээгүй үнцэн ойлголт аваагүй хүмүүс чинь Amway бол үнэтэй гэж сөрөг ойлголт авчдаг те. За дээрэс нь нөгөө реклам сурталчилгааг одоо хордог байгаа. Реклам сурталчилгаа яагаад хордог вэ гэхээр энэ бол бүх бизнес эрхлэгч нарт нөгөө нэг зэрэг тэнцүү боломж олгоно гэж тооцож байгаа. Одоо сувдаагч ажиллаж ийла, би ажиллаж ийла гэд магадгүй тэ сувдаагч илүү өндөр одоо цалинтай илүү орлоготой байх юм бол та бах реклам цацаад надаас илүү тэ боломжтой давуу тал авчих гээд байх эсвэл том компани захирлаад тэ тэгэх юм бол нөгөө бит хоёр тэнцүү боломж олох айгүй тийм тэгш зөв хуваарлт гэж байгаа хгүй. Тэгэхээр олон нийтийн сүлжээнд тэр рекламуудыг ерөнхийдөө хордог. Зүгээр юу вэ гэхээр та өөрийнхөө closed group буюу нөгөө хаалттай өөрийнхөө найзуудын дунд ч юм уу те өөрийнхөө хэрэглэсэн сэтгэл тэр эдрийг тавихыг бол зөвшөөрдөг. За сайн нөгөө ID хахтай холбоотойгоор бол энд нэг айгүй чухал асуудал яригдчихэв. Нэг 2-3 жилийн дараа бол Монголд Amway албан ёсоор нэгтгэхээр ерөнхийдөө яригдчихэж байгаа. Яг энэ судалгаа юмнууд нь хийгдээд Америкаас эдэр ингэж хүмүүс одоо баг зах зээлийн судалж орж ирдэг юм байна л да. Тэгэхээр тэр процессээр ингээд энэ Amway-ийн одоо брэнд нэрийг одоо тэ логог нь хэрэгжилж байгаа, үн мөн тавьж байгаа. Энэ зөрчлүүд хэрвээ их байгаад ах юм бол Монголд орж ирэх боломжгүй гэж үздэг юм л. Ийм учраас одоо өндөр цолтнууд ерөнхийдөө дандаа энэ дээр хязгаарлалт хийж явж байгаа. Хамгийн нэг гол аюултай юм. За Монголд орж ирэхгүй байх маш том аюул байна те. Бидний олон жилийн хөдөлмөрийг жишээлбэл үгүй байна гэсэн үг. Тэгээ ороод ирвэл бидэрт бизнес эрхлэгч маш том давуу тал хийж байгаа. Хэрэглэгч нар ч гэсэн ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн илүү хурдан те бас нэг арай 10% хямдхан өдр одоо авах тээврийн зардал гай шингээ гүнээр авах боломжтой. За энэ нэмийг бол тэр хүмүүсүүд тэр ирээдүй юм хааж байгаа нэг асуудал байгаа. За дараагийн нэг асуудал юу вэ гэхээр Amway дээр одоо тухайн зааврыг гэдэр даахгүй ажиллаад байгаа хүмүүс шүү дээ. Хилээд хахад ерөөсөө ингээд Amway гэдэг нэрийг тавьчаад байхгүй. Одоо Amway гэдэг нэр тавихгүйгээр та эко бүтээгдэхүүн ч юм уу брендийг ашиглаж болохгүй шүү дээ. Логог нь та Chanel Mongolia ч юм уу Gucci Mongolia, LV Mongolia гэдчихвэл хэрэглүүл бид нар алуулна шүү дээ тэр хүмүүсүүдтэй KFC Mongolia гэд. Гэтэл энийг ерөөсөө үн цэнийг мэдгүй хэрэглээд байгаа хүмүүсүүдийг ID-г нь олоод тэр олох айгүй амархан байдаг юм лээ. Тэгээд олоод тухайн хүмүүсүүдийн дээд цолтой спонсоруудын цолыг хураадаг.
жил 2 жил 3 жил ажилласан тэр ямар цолтой байх нь хамаагүй. Тэгэхээр нөгөө та багийнхныгаа сайн сургаад анх орж ирж байгаа хүмүүсүүдэд зөв сургаад анхнаасаа та өөрөө буруу хөвчл багийнхан чинь дагч штэ. Тэр чин таны ирээдүйн тэр том бизнесийг одоо арай гэж босгосон бизнесээ чинь нураах юм аюултай байгаа. Тэгээд Amway-с одоо ярьж байгаа. Ер нь бол нэлээд хэд хэдэн хүмүүсүүдийг золиод ингэж хүмүүсүүд айдыг нь хураахгүй болвол энэ танаа зэгцэрхгүй байна гэд одоо маргаашийн семинараар юу асуудал оруулсан байлээ тий. Тэгэхээр явандаа бид нар хэд хэд айднуудыг хаана гэсэн нэлээд одон хүн золионд гарч иж нөгөөдөл маань хаширх гээд байгаа хгүй. Орхилын бол энэ зэгцэрсэн түүх ярьж байна тий. Тэгээд альва компанид ч өөрийн гэсэн дүрм журм стандарт гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг бас бусдаас санал болгож байгаа энэ зөвлөгч нар маань бас компаниас гаргасан дүрм журм бодлогыг бол сахиж биелүүлж авах хэрэгтэй байна. Ингэхгүй бол бас өөрийнхөө бизнесийг одоо алдаа зогсохгүй бусад хүний эрхэлж байгаа бизнес руу бас хор хөнөөл учруулах юм байна гэдгийг бас нэлээд сайн ойлгох хэрэгтэй юм байна шүү. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр ингээ бараа бүтээгдэхүүний хэрэглээний талаар бараа бүтээгдэхүүнийг хэрхэн зөвлөх талаар ярилцлаа шүү дээ. За тэгэхээр та хоёрын зүгээс одоо хэлэхээр нэмэхээр зүйлсээ дүгнэлт толгой. Миний хувьд болохоор ямар ч байсан бид нар дүрмийг дагаад ажилд суръя те саний ярьсан зүйлсээ шалтгаалаад тэгэхгүй бол нэг монголчууд гэдэг чинь нөгөө сэргэлэмт гээд ингээд заавал нэг өөр аргаар ч юм уу ингээд яарад идэг тэгэхгүй ингээд бэлэн ажиллах заавар болон бүтээгдэхүүний заавруудын тэрийг бид нар сураад компаниас гаргасан дүрм журмынхаа тэрийгэ баримтлаад хамгийн гол нь үнэн шударгаар ажиллавал бидний одоо бизнесээс урт хугацаантай үр өгөөж өгөх маш том одоо бааз суурьтай босноо тэгжил хэлмээр байна. За би арай жоохон деталь хэлчих. Миний гол санааг марлаа мань хэлчихлээ гэдэг. За ер нь юу гэхээр бүтээгдэхүүнээ судлах процессыг жоохон дэлгэрүүлчих. За миний хувьд би яаж судалж исэн бэ гэхээр би нөгөө эхлээд орж ирээл өөрийнхөө мөнгөнд нэг тодорхой хэмжээний гэр ахын хэрэглээг л эхлээд сольж байгаа хгүй. Дараа нь одоо дараагийн сард нь жишээлбэл манай бок тусахад би бока аваа, дараа нь шампунь тусах шампунь шууд бас хайж чаддаггүй. Бид нар чинь бас арай санхүүгийн хэрэгслийн түрээгүй байхгүй. Тэгэхээр та ингээ боломжоор баг солиорой. Дээрээс нь та өөрийнхөө брендийн бүтээгдэхүүндээ үнэнч агаарай. За хүмүүс ингэдэг өөрөө ингээд Amway хийдэг хэрнээ гэрт нь орохоор фэрийн байж идэг те. Эсвэл та эмнэлэгт хүн одоо хүүхдийн төрсөдөр дээр очихдаа шал өөр брендийн одоо пижон ч юм уу хагис магис аваад очиж байхгүй. За би миний хувьд бол яг энэ хийснээс хойшоо би хүмүүсүүдтэй одоо найзын хүүхдийн төрсөдөр болвол Amway-ийн өөрөө нөгөө хүүхдийн одоо лосьон одоо биений савн тэгээд биений тос хоёрыг аваад очиж чинь 20,000 төгрөг штэ. Тэгээд бэлгийн утанд ичгээр аягүй гоё болчихно. Нэг 10,000 төгрөг 20,000 тэгээд дээрээс нь юм нэмэр байл хүүхдийн сойд ч юм уу те тэрийг нэмээд та хийчих болно 30,000 хөөрхөн бэлэг болчихно. За найзын төрсөдөр бол би найзтай Amway бэлгэлдэг. Найз сургуулаа төгсвөл бас Amway бэлгэлнэ. Эмнэлэгт очивол би одоо тийм манай их ч одоо хөлөө гимтэйгээд гимтэлтэр очисон би нөгөө кальц магнит тэрийг аваачиж өгч байгаа. Ингээд та үнэнчээр өөрөө байж одоо үүсэх хэвээр те. За миний төрсөдөр бол би гэрийнхнээс одоо тогаах болсон те. Сая мартаар бол нөгөө нэг нөхрөөсөө гоожаа дермосоник апрод авах болсон гэдэг. Ингээд та өөрөө хэрэглэж үзэх хэвээр. За дээрэс нь нэг нэмж хэлэхэд бол нөгөө хамт долон багаараа хийдэг бизнес шүү дээ. Заавал та бүгдийг худалдаж авах боломжгүй бол одоо өөрийнхөө офис дээр очиж байгаа бараануудыг туршаад хэрэглээд хуруугаараа ингээд түрхээд үз туршилтыг хийгээд тэгжээч хүн аягуусаа ихтгэл өнөмшил төрдөг. За би бол ингээд манай спонсорууд хэлээд интернетээр үзээд уншаад байгаа хэрнээ шүдний онд нэтгэхгүйсэн байхгүй. Тэгээ ингээд өөрөө туршилт хийж үзээд нэг удаад өнгийн цаасан дээр колгейтыг тавиад Amway-ийн огоо ингээд тэгээд хуруугаар эргүүлсэн чи будаг идчихэж байгаа. Тэгэл айгаал ариун очил зүгээр колгейтээ шууд одоо хогис амдаа хийцэн. Тэр өдрөө би сольж байгаа. Хүн өөрөө итгэж өнөмшгөн айгаа чухал. Тэгээ хэрэгжилж байгаа одоо найзууд эдрэсээ хуваагаад хэрэгжилж үздэг. Жишээлбэл гоо сахны бүтээгдэхүүнүүдийг бид нар ингээд нэг нэгэндээ сургалтууд дээр ирж туршиж үздэг шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүний өдөрлгүүд олдог, сургалтууд олдог, дөрөвт өдөр болгон манай клуб их болдог те. Одоо төрөлжиж ерөнхийдөө бол нэг өдөр алькогийнх, нэг өдөр артист рич гэдэг юм уу те. Энэ сургалтууд дээр та суугаараа нэг дор маш их мэдээллийг авдаг те. Тэр бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзэх тэр одоо хүмүүсүүд боломжийг ерөнхийдөө олгодог гэсэн. Эдрийг одоо ашиглаарай гэж зөвлөх байна. Дээрээс нь бол интернетээр нөө YouTube дээр аягүй сайн бичлэгүүд үзээрэй та нар. Тийм бичлэгүүд үзэхээр тэр гой ингээд Amway одоо демо гэдэг demonstration гэдэргээд хоёр нэрээр ерөнхийдөө хайнгуутал тухайн бүтээгдэхүүнийх нэрийг хайнгуутал маш гой туршилтууд гарч ирдэг. Бүр вау гэж одоо энэ чи ямар ийм гой бүтээгдэхүүн юм уу гэд тэгэж үзтэл хийдэг. Тэдрийг бол үзэх хэрэгтэй. Тэгжээж одоо үлдсэн бүтээгдэхүүнүүдээ те би нэг 40 хэрэглэсээр нь үлдсэн 60-ыг бол тэгжил судалж л өөрөө мэддэг болсон гэсэн. Тэр аргыг бол та бүхэн байна. Уйггүй сайн хэрэглээрээ бүх бүтээгдэхүүнээ мэддэг болохоо та бол энэ бизнес бол про олно гэж хэлэх хэрэгтэй.
Сая ингээл туршилт гэдээ бас нэлээд яригдлаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд бас нэг дүгнэлтэн дээр юм нэмлээ. Юм нэмье гэдэг. Тэгэхээр яг үйлдвэрлэгч талаас нь мэдээж бүх бүтээгдэхүүнээ сайхан туршаад гаргачихж байгаа. Хэрэглэгч талаас нь болохоор хүн болгоно л одоо туршилт хийдэг юм байна л да. Тэгэхээр энэ яа гэхээр шилдгийг бол шийдмэг турш шийдвэр гаргаа гэсэн юм. Гурван ишээр хэлсэн үг. Гоё байна. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс маань өөрсдөө хэрэглэгч болж иж дараа нь энэ гурван туршилтын тийм нэг гурван ажиллагаагаа хийж иж үндсэн бизнес ч юм бас амжилттай болох юм байна гэж үзэж байна. Би сүүлд нэг ганцхан юм нэмчихээ сайн сувдагч хэлсэн. Ингэж ааш бид нар нөгөө нэг анх ингээ Viper Reels гээд нэг 500 орчим мянган төгрөгийн бүтээгдэхүүн худалдаж авдаг штэ. Энэ бол Amway компаниас өөрснөө та хэрглэж үзгээд тэр юм ээ. Одоо 500 мянгад лаваа өрхөн бүтээгдэхүүн хэрглэж байгаа байхгүй 100 200 мянга. Ихэнх хүмүүс бол 200 мянгад гэртээ аваад үлцэн 200 300 мянганд хүмүүс санал болгочтой хөвчлэнтэй. Бидний санхүүгийн боломжоос шалтгаалаад байна ш. Тэгэхээр тэр 500 мянгад та аваа хэрэглэхийг Amway компани тооцсон байгаа байхгүй ерөнхийдөө. Тэгэхээр тэр 500 мянгаас та ямар нэгэн хохирол үүсдэг, өөртөө хэрэглээндээ өөртөө бас мэдлэг авч идэг гэсэн үг. За дахиад нэг давхар хэлэхэд 500 мянгаар та 15% хөнгөлөлтөө аваад идэг штэ бид нар. Гэтэл хүмүүслэр 15-аар авч байгаа юм уу? Би 23-аар авмаар штэ гэдэг байхгүй. Гэтэл тэр маань юу вэ гэхээр 500 мянган 40 мянган төгрөг бид нар шууд хөнгөлөгдчихдөг штэ. 540 орчим мянган төгрөгийн бараа авахад 40 мянган хөнгөлөлтөө та 500 мянгад бараа авч байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлж ийм нэхээр та ялгаагүй 23% хөнгөлөлтөө авсантай яг ижилхэн байдаг. Энэ хоёрын зөрүү чинь 8% байгаа даа штэ. 500 мянган 40 мянган төгрөг гэдэг чинь нэг 8 орчим хувьтай. Тэгэхээр яг тэр хөнгөлөлтөө харах юм бол та ялгаагүй л 23 мянгаар 23 хөнгөлөлтөд л бараа авч ийн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Яг нэг дор аваад тэр хүн хэрглэж үзэх тэр боломжийн л Amway олгоод байгаа байхгүй. Айгуу тэ мухаалаг системээр бүтээсэн байна гэсэн үг. За би сая цувтагч хэлсэн нөгөө гоё гурван үгэн дээр нөгөө шилдгийг ол гэж байгаа шүү дээ. Тэр бол яг бүтээгдэхүүнээ та өөрөө хэрглэж үзсэн тохиолдолд шилдэг гэдэг нь бол мэдэмдэхгүй бол өөрөө нэг өөр одоо гэдэг нүрний тос төрөгчөд манай тос гоёо гэд нөгөө хэргэлдэг тос нь өөрийнхөө хувьд одоо шилдэг санагдаад ивэл те энэ Amway-ийн тос гоёо гэж зарч үтгэл үнэмшлэгээ зарч чадахгүй шүү дээ. Яг тэрэн шиг одоо бүтээгдэхүүнүүдээ ер нь бол хэрглэж үзээд өөр бүтээгдэхүүнтэй харьцуулаа те өмнөх хэрглэжсэнүүдтэйгээ за тэгээд туршаад бусад хүмүүсийн туршлагыг сонсоод тэгээд яг шилдэг гэдгийг бас өөртөө тодорхойлцоход бол дараагийн тэр шийдвэр энэ төр нь бол асуудалгүй хийгднэ л гэж бас унших хэрэгтэй те айгуу сайн уншаарай орц найрлага тэгээ тэр гарал үүсэл гоо сайхны би одоо саяхан хүртэл ингээд гоо сайхан Nutrilite-ийн бүтээгдэхүүнүүдийг органик гэхтэн одоо итгэдэггүйсэн байхгүй яг өөрөө тийм байхгүй за тэгээд Nutrilite дээр нөгөө хэлжсэн манай яг байгууллагата хамтарч ажилладаг эмч хүн байдаг айгуу сайн судлаач хүн байдаг яг дэмий ургамал судалдаг тэгээ тэр хүнээрээ одоо гуйж агаад би яг Nutrilite-ийн өнөөдрийг орчуулгуудыг хийлэх болсон яг орц найрлага нь органик байна уу гэд тэгээ тэр хүн болвол бүр өөрөө танаа бүтээгдэхүүнүүд үнэхээр сайн орц найрлагатай байна бид нар нэрэл синтетик химийн гаралтай айгуу муу витаминууд хэрэгэлдэг шүү нэрээ хүүхдүүдийнхаа витаминыг солиодоо ч юм уу те яг ийм сэтгэлийн төрч тэгээ би тэр үнийг хэлэхээр нэрээ энэ мэрэгжлийн үнсийн чинь итгэж байгаа байхгүй айгуу муухай компанид итгэхгүй тэгэхээр та итгээд судлаад тэгээд итгэж шууд итгэж үнэмшчихэл наа чиг судлаад ах шаардлагагүй те тэгээд заавар маврын сан уншаарай л гэж хэлмээр байна. За баярлаа. За өвшөө яг ингээ хэрэглээ талдаа, бүтээгдэхүүн талдаа ингээ яриад байвал бид нар бас бүтээгч ингээ яриад суу боломжтой юм шиг байна. За тэгэхээр өнөөдрийн подкастаа өндөрлж байна. За подкастыг маань сонсож байгаа хэрэглэгч, за сонсогч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар